Эдгээр дөрвөн эмэгтэй юуг ихээр хүсч мөрөөдөж байгааг англиар муухай ярьж байгаагаас нь ойлгож болохоор байна. You're going to open the door for our ladies in Afghanistan. Бид Афганистанд байгаа бусад эмэгтэйчүүдтэй хаалттай хаалгыг нээж өгөх гэж байна. Бусдад боломж бий болгох нь бидний хувьд том үүрэг хариуцлага байх болно. Мөрөөдлөө биелүүлж чадахгүй байгаа хүмүүст боломж байгааг бид харуулмаар байна гэж Саурия Сали ярьсан байна. Афганистаны армийн зэслэг цолтой эдгээр эмэгтэйчүүд Америкт англи хэл сурахаар ирсэн байна. Тэд Техас дахь Лакланд агаарын хүчний бааз дээрх англи хэлний институтад суралцж байгаа юм байна. Харин байлдааны нислэг тэрэгний нисгэгч болох мөрөөдөл нь тэдний их оронд байгаа эмэгтэйчүүдийн ирээдүйг өөрчлөхөд тусалж болох юм. Америкийн агаарын хүчний хурандаа Ховард Джонс хэлэхдээ тэдгээр залуу эмэгтэйчүүд бол шинийг эрэлхийлэгчэд шүүмжлэлд өртөж байгаа хэдий ч энэ мэт зүйл тэдний замд саад болохгүй гэсэн байна. Цэргүүдийн хэлж байгаагаар тэд хяналт шалгалтанд бэлтгэгдсэн өөртөө итгэлтэй хүмүүс гин. Бид бол Афганистан эмэгтэйчүүд бид юунаас ч айхгүй байна. Хэрвээ ямар нэг шин зүйлийг хиймээр байвал та хийж чадна. Гагцхүү хийж чадна гэдэгтээ өөртөө итгэх хэрэгтэй гэж Мари Шариф Зада ярьсан байна. Гэхдээ эмэгтэйчүүдийн хувьд цэрэг аримд багтаж шингэх газар байхгүй гэж үздэг учраас Афганистан дахь эдгээр эмэгтэйчүүд гадуурхагдсаар байна гэж хэлж болно. Танаа оронд байгаа ирчүүд та нарыг дэмжээсэй гэж хүсэж байна уу гэсэн асуултанд Масума Хусайны хариулахдаа бидний дэмждэг хүн байгаа жишээ нь тэр энд сууж байна. Магадгүй бид энд байгаа нь зарим ирчүүдэд таалагдахгүй байгаа хаа гэсэн байна. Эдгээр ирээдүйн нисгэгч нар Афганы нийгэмдэх эмэгтэйчүүдийн үүрэг оролцоог шинээр тодорхойлохыг хүсэж байна гэж Афган эмэгтэйчүүдэд англи хэл зааж байгаа багш хэлжээ. Тэд их орондоо байгаа бусад олон эмэгтэйчүүдэд боломж бололцоог бий болгож байна гэж үзэж байгаа. Магадгүй тэд Афган эмэгтэйчүүдийн олон улсын имижийг өөрчилж байна. Тэд үүний чухал байдлыг ойлгож байгаа гэж багш Кристин Ветемор ярьсан байна. Дөрвөн Афган эмэгтэй Техас дахь Лайкланд агаарын хүчний бааз дээр 6-аас 8 сарын хугацааг өнгөрүүлнэ. Тэд англи хэл тэр дундаа цэрэг армийн хар яриаг их мэтийг сурч байгаа юм. Харин тэд эндээс Алабама муж руу явж Америкийн армийнхантай хамт сургуульд хийж нислэг дэрэг жолоодохыг сурна. Эдгээр дөрвөн эмэгтэй Афганистаны анхны эмэгтэй нисгэгч нар биш. Ахмад Латифа Нафисара бараг 20 гаруй жилийн өмнө нисгэж болж байжээ. Тэрээр өдөр бүр хүүхдээ ажил дээр авчрах хэрэгтэй болдог байна. Охин маань өдөр бүр ажил дээр ирдэг. Нэг өдөр агаарын хүчин хүүхэд асрах газартай болоосоо гэж хүсэж байна гэж Ахмад Латифа хэлжээ. Афганы аримд алба хааж байгааг тэрээр цаашид ганцаардахгүй учир нь эдгээр дөрвөн эмэгтэй бэлтгэгдснийхээ дараа их орондоо иргэн ирж агаарын хүчинд үүрэг гүйцэтгэх болно.